Энэ сард үе хүчтэй аадар бороо орж, нийслэлийн төвийн дүүргүүдийн үерийн далангийн ойролцоо байгаа айлууд усанд автсаар байгаа. Нийслэлийн газрын албанаас үерийн аманд буусан айлуудыг үн төлбөргүй нүүлэхэр болсон юм. Тиймээс үерт автаж болзошгүй үерийн аман дээр буусан айлууд харьяа дүүргийнх нь онцгой байдлын албатай хамтран судалгаа явуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар яг үерийн усны далангийн амсар дээр буусан 916 айл байна. Ойрхон эрсдэлтэй хэсэгт байгаа 2000 гаруй айлөрхүүд байгаа юм а. Тэдний ихэнх нь Хангуул, Сүхбаатар, Сонгон найрхан, Чингэлтэй гэсэн дүүргийн хэд хэдэн нутаг дэвсгэрт үерийн далангийн ойр орчимд байгаа айлууд юм а. Энэ талаар онцгой байдлын алба, мэрэгжлийн ханалт, дүүргийн холбох тогтнолтууд яадаг боловч иргэд маань бас өөрсдийн дид үтцийн хөгжил сул хөдөө сул газар руу нүүхгүй хотод айдуулахаар ойрхон байх аюулгүй амьдрах талаа сахихгүйгээс болж өөрсдийг амьдсаг эрсдэлд учруулж байна гэж үзэж байна. Одоо дараа хөвч бид одоо бол заавал хамаагүй зохицсны шаардлагуудыг бол бид нар нүүхгүй гэдэг юуныг тавиад байна. Тэгээд одоо хамгийн гол нь иргэд таавах өөрсдөө аюулгүй байдлыг хангаж аюулгүй орчинд амьдраач гэдгийг л уриалж байна. Нийслэл хотод үерийн ус орж ирдэг судал, далан, шуудууны аман дээр буусан айлуудыг нүүлгэхэд учирдаг бэрхшээлүүд их учраас онцгой байдлын газраас нүүхийг шаардсан мэдээлэл хүргүүлдэг гэлээ. Шууд соёл мам тэллээ.